Манай өнөөдрийн контентын ивент тэтгэгчээр Care Store аниме дэлгүүр та бүхэн аниме хүүдий, подволк, цаашлаад олон төрлийн фигүр, түлхүүрийн осор, дүрийн стикер, пин гэх мэт аниметой холбоотой авахыг хүсэж байгаа зүйлээ манай Care Store дэлгүүрээс аваарай. Хямдун чанарын баталгааг өгч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү Facebook хуудаснаас авна уу? За хай зүрхнүүд минь ээ, та бүхэндээ хувь тавилангийн шидэт гүнж нэг л өдөр гүнж болчихлоо анимегийн сүүлийн партиг ярьж өгөхөд бэлэн боллоо. Шууд эхэлцгээе. Мэдээж энэ өдөр АТ-гийн 14 насны төрсөн өдөр бөгөөд аавтайгаа хамт бүжиглэхээс гадна өөрөө дебют хийх учраас үнэхээр их бэлтэж байгаа. Ус цасанд орох бол наад захын асуудал. Ус жунгоо сайхан маникюр, педикюр, өдөр бүр гэдэг шиг зүйлдээ өөрөө тэрэндээ ядрах жишээний. Цаадгачин гэхдээ ганцхан зүйлдэл маш ихээр санаанд зовносоор тэр нь мэдээж түүний хувь тавилан номон дээр бичигдсэн шиг гинт эргэх болов уу? Цингүүн дээр манай охиныг аав нь албан ёсоор хүргэж өгч байна. Төмбөм хүмүүс л цугларсан шивэр авир шимбэр эмбэр. Аати нэлээн л сандарч байгаа бололтой. Тэгсэж чи нөгөө засгаа авахгүй харин Женетиг аваад ирсэн наана түр байж чи удахгүй аав дүүтэй чи уулзуулна гэсэн байж гин хүй. Харин нөгөө талд Аатигийн үзэсгэлэн гоог шагшран магтацгааж гол анхаарлын төвд. Аатигийн хамгийн ихний дебют бол мэдээж аавтайгаа хамтдаа бүжиглж эхэлж байгаа. Анх удаа олон хүмүүсийн нүдэн дээр аавтайгаа бүжиглж байгаа учраас үнэхээр их бэлдсэн ч гэсэн цаанаасаа л нэлээд их сандралтай. Зарим хэсэг дээрээ алдсан ч Клауд угаасаа кул учраас мэдэгдүүлэхгүй аваад л гарчиж байгаа маа. За тэгээд дуусны дараа үе олон залуучууд таны гоо сайхныг бишрэн магтъя гэдэл бүжгэнд ээлж дараагаараа ураад яахаа мэдгүй байж хахад азар Изекэл маань нэрээд нэлээд мэдрэмжтэй болохоор өө би гүнжтэй бүжиглэн гэд амлалт өгсөн юм аа. Андуудаа аргашаа ухарчих гэж мэгээд энэ үеэр засгаах Клауд дээр ирсний хаан Аати маань ихчтэй ч юм уу дүүтэй байсан бол гал те хөөхөн хоёр гүнж байна гэж та боддоо надад нэг өргөмөл гүнжлэг охин байдимаа гэл Женетиг шахах гэж үзэж байна. Харин Клауд шууд дургуутж Аатигаас өөр гүнж байхгүй битгий ийм мэдрэл муутай хүн шиг юм яриад ээ гэд ашгүй нэг юм яриаг нь зогсоолоо. Цингүүний төгсгөл хэсэгт Аати Обилия эзэнт гүрний наран дүргэл үйлдэх ёслолыг сайн дураараа хийхээр олж өөрийн шидийн хүчээрээ ээжигээ бүтээн бүгдэд харуулснаар аавынхаа нэгэн хүслийг яг л биелүүлж өгч байгаа мэт. Аати өөрөө төгөлдөр хуурыг гардан тоглож хэдий яг одоо болж байгаа бүхэн жинхэнэ биш шидийн хүчээр бүтсэн ч гэсэн энэ л сэтгэлд нь дэндүү үеиг бас таатай мэдрэмж. Хүмүүс ч цагаа олсон нүдээ олсон гайхалтай шидийг харууллаа гэл бүгд л сэтгэл өндөр. Ингээд энэ өдрийн үйл ажиллагаа амжилттай өндөрлж байгаамаа. Тэгсэн ч Женет ганцаараа. Клауд охиндоо төрсөн өдрийн бэлгийг нь өгөөд өнөөдрийн аавдаа барьсан бэлэг нь маш их таалагдсан талаараа ярилцаж нөгөө ордон руу хүргэж өгч байхад цасгаах үн сэвтэй заа. Энэ залуутай л хор худах гээд ахшиг байгаа юм. Аати гэртээ ирээд өнөөдрийн болсон зүйлд итгэж үхэхгүй номон дээр бичигдсэн шиг бүх зүйл буруу эргээгүүд баярлал. Лукас ч цаадгыг чинь шоглдгоороо жоохон шоглоод байжээсэй чи гинт Аатигийн биеийн муудаад толгойн нэргээд ухаалтчихдээ. Яасан гэхээр сэтгэл хөдлөл нь дэндүү өндөр байсан учраас хүч чадал нь гадагшлаад ийм асуудал гарсан байна л да. Гэхдээ яг Лукас маань тэгээд асуудалгүй зохицуулаад амраачлаа. Энэ Лукас юу н манай Аатид дасаад байна уу яагаад байна бодоод байдаг болсон. Баруун зүүн мөрний хоёр чөтгөртөөгөө хэрэлдэж зүүдийг нь манаж хоноодлаа. Сайн биш бол ингэхгүй байлгүй дээ те. Цингүүний дараа Аатид бусад улсын ханхуунараас ирээрээ зочлоорой наашир гэсэн захианууд хүүрч байгаамаа. Очиж найзалж болох уу, уулзаж болох уу гэд ааваасаа асуусан ч аав нь угаасаа дүрмийн дагуу харамлаа штэ. Хайртай ганц охиноо тэгээд энэ хоёр маань даруулзаж явж яагаад ус руу унаад дахиад лаваараа амруулна. Удалгүй Феликс Аатиг дагуулад бүр тасархай гихчин цэцэрлэг түрээлэн даваад ирлээ шүү. Энэхүү цэцэрлэг түрээлэнг Клауд Аатид зориулж олон жилийн өмнөөс бэлдсэн байна. Тэгээд эндээ манай охин цайны үйлчлэг хийхээр болж урилга илгээсэн нэг хүн нь Женет байж таардаг. Тэгээд Женет тийшээ нь очих гэж байгаад төөрөөд Клаудтай таарад цаадах чинь бүр амар уурлаад нэрээ хэлсэн ч нэр мэр чинь надад байдлаа ч байхгүй гэд эвгүй. Клауд юу н Аатид амар хүлцэнгүй байдаг болохоос биш ааштай шар мэнд байгаа мó. За хөөх юм чи ааштай хахад зүгээр шүү дээ. Ямар тач Аатигийн урьсан зочиод ирээд бүгдээрээ хөгжүүлдөөд тэгээ Женет ч гэсэн Аатитай дараа тухтай хойлтноо уулзъя нэтрэг гэл уулзалт дуусна. Уулзалт дээр охтууд бүгдээрээ Лукасыг амар хөөрхөн энтергээд байсан болохоор унтчихт нь очиод харсаж яа харахгүй дайжгүй даймшиг. Гэхдээ л зан аяш нь хог ухааны юм бодсон байж л нөгөөх нь сэрчнээ. Манай хоёр чинь тэгээ хэрэлдэгч би бидээ аюу халамжтай ш дөвгөн.
Нөгөө талд цасхантай уулзаад байсан нэг эвгүй гар бүр Лукасын цайзад ирсэн гүнжид өөх онцгой бэлгээ бэлтэн гэсэн бахархалтай наргагүй нээсэр. Энэ залуу болохоор хар шидийг удирддаг байж магадгүй юм байлээ. Ати маань өөрийн гэсэн номын сантай тэгээ тэндэн зөвшөөрлгүй Изекэл хүрээд ирсэн нэг өдөр. Лукас Атигаа өмөрөөл би бол гүнжийн албан ёсны шидийн багш учраас энд байж болно. Харин чими бол гүүшүү банда ухааны юм яриад баг зодтолтлоо за. Сүүлдээ Ати маань Изекэл чамаас өндөр юм байна гэж тоглоод хэлцээ чинь харал та. Чамд тааруулж үеийн чинь бой болж байгаа шүү. Хөөрөд агаарэ гэж мэгээд. Гэтэл яаж ч утсан Атид Лукас мэдээж чухал штэ. Ати маань нөгөө цайны үйлчлэгт ирсэн найзуудаа бас бэлэг бэлд юу гэсэн ч ийм хувцас хунартай гадуур явбад угаасаа гүнж байна гэд таниад хүн болгоно мэдчих учраас Лукас туслаад манай хоёр энгийн хөөрхөн хувцас өмсөд төв орлоо. Анх удаа л ингэж гадуур гарч үзэж байгаа бүх зүйл л сонин содон санагдаал баярлаа гүгээд байна. Амттан дуртай болохоор ёстой хэмжээ дамжаагүй л идэж байгаа юм чинь. Тэнд харин Жэнэ тус явж гин. Атид бэлэг хаагаад байгаа л те. Худалдагч нь ичидийн дэлгүүр рүү яв гэсэн яриаг нь сонсоод тэр дэлгүүрийн талаар Лукасаас асуухад ховор хориотой зүйлийг зардаг дэлгүүр бөгөөд цаашлаад хар шидийн ном, хараагдсан хэрэгслүүд шидийн араатан хүртэл байд юм байна. Мэдээж ганцаараа очих тун аюултай учраас манай хоёр нууцаар араас нь дагасдгийг. Энэ үед Лукас нэг тийм цаанаасаа бүр хаав хар шид мэдрэгдээд Атиг үлдээгээд явчихна. Тэгсэн Жэнет дээр нөгөө цасгаа ахтай уулзаад байсан эвгүй гар ирснэ. Атид өгчээсэн совдон зүйлтэнд нь хүрээд гой бэлэг байна гэд явчихна. Энийг нь Ати ч анзаараагүй. Тэгсэн нөгөө совдонд нь хар шид чингээсэн байсан бөгөөд нөгөө хөөс нь шидийн араатан гарч ирээд тэнд байгаа хүмүүс рүү дайран зогтон бөөн арилан чарлан уйлаа майлаа. Энэ үеэр харин манай Атигийн маань нөгөө хэрээн зүсээ хувилгаад ирсэн араатантай өөзөж тарж байхад манай охин шидийн шившлэгээ уншаад хараснаар бүгцгэлд басна. Яа бас эвгүй нөхцөл байдалд өөрийнхөө амийг дэмчин тавин байж л Жэнетийг аварлаа да. Оо тийм, Жэнет нөгөө авсан бэлгээ юутай ч Атид өвхөн өвд өгнө. Тэгээ үүнээс хойш хит хоног өнгөрчүүд хахад Атитай аав нь огтуулахгүй байсан болохоор бүр гайхаад Феликсээс асуусан чинь харин намрын уйлрлын үеэр улс орон даяар ургац хураалттай байдаг. Энэ үед шидийн араатнууд ирж маш их боснуулж ургац хураалтыг сүрүүлдэг учраас шидтэнгүүттэй уулзалт инээдрээ хийгээд загвуулаа юм байна. Ати маань хийц хурж ахаар ард иргэддээ тусламаар байна. Би одоо гайгүй шидээ ашиглаж чаддаг болсон штэ абучи гэж зөвшөөрүүлээд Атиг аав гүмж рүү тентхийн иргэдийг хамгаалуулахаар явуулахар болдог. Ачаа бараагаа шидийн хүчээр ийм жижигхэн болгочдог гоёгац. Маргааш нь Ати аавг явах гэж байгаа бол Лукас өнөөдөр хар шид ойр тойрмоор нь эргэлдээд байгаа учраас хэсэгтэл бас ирэхгүйгээр явж байна. Ати жаахан сэтгэл санаагаар унаад байна уу да? Энэ өдөр мандахын улаан нарнаар аавынхаа томилсон аавг мууж руу жолоо залваа. Очиход айгүй нүдэнд дулаахан сахалтай овба тосож авч гин. Энэ үеэр талбай руу шидийн араатнууд дайраад сахалтай овба өө гүнжмэн та ийм юмнаас хоол гэл санаан зовсон ч манай охин чинь дайнд ялж байгаа баатар шиг л шидийн араатанг асуудалгүй дуусгаж байна. Оройн хүмүүс найрлаад энэ жил аавг мууж ургац хураалтаа тасархай хийхнэ гэл сахалтай овба маань Атигийн ээжийг маш сайн мэддэг бөгөөд энэ аавг мууж нь олон жилийн өмнө ган гачиг тохиолдож эрхэм дээдсээр бүх иргэдэд хоол хүнс тарааж агаад нэг өдөр Дианаг хараад Клауд дурлаж орхижээ. Диана бүр үнэхэрийн гайхалтай сэтгэлтэй шидтэй бүсгүй байсан бөгөөд Диана Клаудтай анх эндэл танилцаж байсан юм байна. Өө тэгэл лайта нөгөө эвгүй гарчин аль хэдийн Атигийн өрөөнд ороод ирсэн аавынх нь өгсөн өсний зүйлтэнд бас л нөгөө гайтай хар шидээ шингээгээд явчихна. Энэ хар шидийн учрыг олохоор Лукас хамаг байдгаараа л тэмцэж да. Удалгүй аавг мужид Клауд охино санаад хүрээд ирлгүй яах вэ? Атич абужи ирснээсээ хойш байнга захиа бичнэ гэж амлчаад бичээгүүд sorry mori гэл манай хоёр чинь ариун зан үлийг эхлүүлэхээр ард иргэдийнхээ өмнө аятайхан гихчин зогсож байгааз. Цаашлаад шидийн цамхаг руу морин тэрэгч явуулах боломжгүй алхаж явхаар л болж байгаа. Учир нь шидийн цамхаг гэдэг бол хамгийн ариун газар бөгөөд энэ газрыг хамгаалдаг хамгаалагч нь Лукас байж таардаг. Явсаар домогч шидийн ихтер ирнэ. Энэ бол сүнснүүдийн төрсөн газар тэ бүхий л амьдралын их булаг гэж нэрлэгддэг. Гэхдээ ариун тагшин газар мөртлөө ягаад ч юм Атигийн цээж нь хүндрэлсээр шидийн ихтэй Билээ эзэнт гүрний нэрийн өмнөөс талархлаа илэрхийлэх гээд Ати очиход нөгөө зүйлтэн дотор шингээсэн хар хүч задран зүүдний линхай мангас болон хувирч Атиг их рүүгээ оруулах мөчөд Клауд охиноо мэдээж аврахыг л хичээнэ.
Хэсэг хугацааны дараа Атис ирэхэд Лукас аварсан, харин Клауд охиноо авраад өөрөө шидийн ихэд төгжигдсэн учраас өөрийнхөө хамгаалалтын дотор гарч чадахгүй унтж байгаа гэдгийг сонсоод мэдээж л аавыгаа бас аврахыг хичээнэ. Гэхдээ энэ нь бүр маш аюултай. Аав охин хоёр хоёулаа амнасаа алдаж магадгүй. Лукас уг нь Клаудийн далд хумсрал руу ороод сэрэхийг хичээсэн ч зөвхөн сэтгэлийнхээ гүнээс сэтгэдэг хүндээ хамгаалалтаа нээх боломжтой юм байна. Хэрв хүчээр хаалтыг нь нэвтлвэл оюун санаанд нь хохирол очиж болцшгүй. Ати аавыгаа аврахын тулд хаалтыг нээн гэсэн ч бүртэлгүүтвэл зүүдний линхуа Атигийн оюун ухааныг идээд дахиж иргэн ирэх боломжгүй. Тийм байсан ч заавал аврна гэсээр шидийн их рүү Лукасын тусламжтайгаар ямартай ч орлоо. Ати аавынхаа далд ухамсар руу нэвтрэн сэтгэл зүрхнийх нь хамгийн гүн цээлэгдсэн тэрэл дурсамжийг олох гэж хичээн дэндүү олон дурсамж, дэндүү олон өнгөрсөнд үлдсэн аз жаргалтай өдрүүд бас гонигтай хар бараан өдрүүд. Тэдгээр дурсамжийн нэг хэсэг нь аавг мужид Диана үзэсгэлэнтэйгээр бүжиглэх дүр төрх. Түүний гайхалтай сэтгэмж үзэсгэлэн гоод Клауд анхны харцаар дурслан байна. Ингээд тэд бие биенээ гэсээр аз жаргалтайгаар үргэлжил хамт байдаг байж. Удалгүй Диана хүл хүнд болсон ч хэрв хүүхдээ төрүүлвэл Дианагийн бүх хүчийг авч төрөөд амнасаа алдна гэдгийг Клауд мэдээд битгий төрүүлэх гэсэн ч бидний хайраас бүтсэн нандин үр хүүхдээ өөрийнхөө амийг золиослож болов төрүүлэхээр л болсон. Хөөхөн Атигаа төрүүлээд хөөрдөн харж байгаа үзэгдэл. Түүний дараа ээж нь яаж амиа алдсан энэ бүхнийг Клауд гаднаас харан зогсож байхдаа уйдхар гунгийн гүн харанхуй нүхэнд тэр чигтээ унсан. Диана нас барсан ч Клаудын зүүдэнд шүн бүр гарч ирсээр үүнээс болоод Клауд маш их сэтгэлээр унаж өөрийн зүрх сэтгэл хөдлөлөө бүгдийг нь арилгасан байжээ. Тиймээс л Атиг жаахан байхад нь зүүдэн дотор нь дандаа харгас хэрцгий харагддаг байжээ гэж бодсон ч үгүй ээ. Атитай яг адилхан нэг дүр гараад ирлээ. Хөөе. Чи битгий хөөрөөд айл да. Энэ ханыг чи арай нэвтлэн гэж бодоод байгаа юм биш үсттэй. Анхнаасаа л чи ганцаардаж ирсэн, ганцаардмал байсан гэснээр Ати яг нөгөө номон дээр байсан бүх зүйлээ туулсан мэтэр ойлгуулад эхэлж байгаа. Угаасаа л Ата хаягдсан өрөвдөлтөй нөгөө охин чи байсаар л байсан гэсэн нь өөрийнхөө зовлон Ати өөрөө дууцсан гэж үү? Анхнаасаа л Атигийн хувь тавилан хараагдсан байсан. Бодит байдалтайгаа нүүр тул гэсэн дуу хоолой түүний хүчийг үгүй хийн. Энэ үед л Атигийн ээж Диана гарч ирхэн тэр. Сайн уу охин минь? Чамайгаа өдийг хүртэл ганц ч удаа твэрч байгаагүйд уучлаарай. Номон дээр бичигдсэн чиний ирээдүй яг үнэндээ зүүд байгаагүй. Чи тэр бүхнийг бүгдийг нь тулсан. Гүүрнээс чамайг түлхэх гэж байхад ээж нь цаг хугацааг ухрааж анх төрсэн үе рүү чинь буцаагаад чамдаа ирээдүйг чинь харуулсан төдий. Ээж нь чамайг жаахан байхад чинь хамгаалах гэж чиний ид шидийг чинь харьсан. Одоо ийм том болсон учраас хүчээ хангалттай ашиглаж чадах байх. Лацыг чинь тайлахад аавыгаа сэрэгэрэг гэснээр Диана алга болно. Ати өөрийн хүчээ эргүүлэн авч бүхий л хүч чадлаараа Клаудийн өөрийгөө төвчсөн хэсгийг нэвтлэн харанхуйгаас ямар тач аавыгаа аварлаа. Үзэгдэл солигдоход Лукас Атигийн зүүдэн дотор сэрнэ. Ати сэрэхгүй байсан учраас зүүд рүү нэвтэрсэн. Хамгийн гол нь түүнийг хамгаалахын тулд хамаг хүчээ гаргаснаас болоод буцаад хүүхэд төрхөндөө орцсон юм байна. Лукасын хувьд анх удаа найзтай болж үзсэн нь Ати. Тиймээс Атиг цаашид ч гэсэн хамгаалахын тулд илүү их хүчтэй болохоос гадна нөгөө хар шидийн их ус өрийг олохоор холын хол аянд морцсон бүлгөө. Зан үйлийн үеэр гарсан асуудлаас хойш 10 хоног. Тийм ээ. Мэдээж Ати 10 хоногийн дараа сэрж гин. Тэгээ аав нь бас сэрхгүй байсан болохоор өөрийнх нь би хэдий муу агаа ч гэсэн хүчээ ашиглан аавыгаа сэрээдэг. Клауд сэрсэн даруйда Ати руу муу харснаа шууд түлхээд чи хин намайг алах гэж ирээ юу гэт юм да. Тэгэхээр Клауд сэрснээсээ хойш өмнөх Атитай холбоотой бүх ой санамж дурсамжаа бүгдийг нь мартжээ. Бүр нэг ордонд ч хамт байгаа байсан өдөр бүр Клаудын толгойн өвдөлт нэмэгцээр гэтэл энийг хартаа цасхан авахгүй нөгөө эвгүй хорон санаатантай Дарсин тэр тулгацсан байж гин. Мэдээж тэднийг яг юу зохион байгуулад байгаа гэдгийг мэдхийн тулд хар шидийн ихийг олохоор Лукас холын холд. Клауд Атиг гих дурсамжаа санах болов цасгаах яг юу төлөвлөд байгаа мэдгүй. Лукас тэгээд мэдээж тэр хар шидийн их усүрийг олж чадах уу гэдэг маш олон хэцүү асуудлууд ар араасаа урссаар. За ингээд хувь тавилангийн шидэт гүнж нэг л өдөр гүнж болчлоо анимигийн 1-р бүлэг дууссан. Тэгээд одоо 2-р бүлэг нь яг хизээ гарахыг нь ерөөсөө мэдээл бол байхгүй лээ. Гарвал яриад өгөх болохоор хэдэн жил хүлээцгээе дээ манайхаа. Тэгэхээр хэдүүлээ дараагийнхаа гайдаар уулзлаа. Түр баяртай. Тэгээ намайгаа урмын үгээр дэмжиж урам өгсөн та нартай зөндөө их баярлалаа.
Зүрх. Юу гин одоо зүгээр заяа.